Байцгаана уу дүүрэнд хараат байна. Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдрийн бичлэгний маань сэдв бол 6 дугаар сарын ерөнхий төлөв. 6 дугаар сарын ерөнхий төлөв жоох хориотод оруулчлаа. Гэхдээ юм оройтно гэж хизээж байхгүй. Миний өгөөх энэ ерөнхий мессеж маань та бүхэнд 6 сард нь хэрэг болох байх гэж найдаж байна. 3 сонголттой. Энэ 3 өнгөнөөс юм уу энэ 3 хүзрөөс харж агаад сонголтоо хийгээрэй. Тэгээд одоо 1-р бүлгийнхаа уншлагатаа оръё. За 1-р бүлэг бол бор шар өнгийг сонгосон. За 1-ээр сонгосон толгой өдөр дээр манал хааны зүгийн бал чиний чихэрлэг байдал таны татлалын ач ивэл дүүрдэг өхөлд хүрэгдэг гинэ. За ерөөдөө энэ мессеж нь бол би ингэж бодож байна. Өөрийгөө ерөөсөө бити ингээд өөлөд бай. Өөрөө өөртөөгөө одоо ерөөхдөө одоо чи өөрөөсөө хайгаад байвал улам одоо ямар нэгэн байдлаар чиний одоо хөгжих ажил төрлийн зам хайр дурлалын бүх юмд чи ингээд нөлөөлдөг. Одоо өөрийгөө өөлхөө болоод одоо жоохон юу байх хэрэгтэй байна. Өөлхөө зогсоох хэрэгтэй байна. Миний тэр болохгүй байна. Тэрнээс болоод энэ минь болсонгүй. Эннээс болоод тэр минь болсонгүй гэсэн ямар нэгэн ерөөсөө өөлөх биш. Өөрийнхөө одоо миний энэ сайхан би эндээ маш их сайн одоо юу гэдэг өөрийнхөө дутагдaltaй талыг биш өөрийгөө одоо илүү нөгөө нэг чадвартай одоо илүү өөрийнхөө гэрэл гэгээтэй талыг олж харах хэрэгтэй байна гэсэн толгой өдөр дээр тийм үзэр гарч ирж байна. Тэгээд 6 сар нь бол ерөөхдөө нэлийн дэжгүй сар байхаар байна. 6 сард өөр хүүхэд гэр бүлтэй хүмүүс маань өөр хүүхдүүд гэр бүлтэйгээ нэлээд сайхан цагийг өнгөрөөгөөд өгөөрэй. Тэгвэл эрч энерги чи илүү сэргэн ажилчин ч илүү амжилттай байна. Үсэнд дэвчихэд илүү танд маш сайхан энерги өгнө. Өөр хүүхэд аав ээжтэйгээ илүү ойр байгаад өгөөрэй гэсэн тиймэрхүү мессежийг өгч юм. Тэгээ 6 сард айгуу сайхан мэдээ бас өгч чинь. Сайхан мэдээ сонсох нь байна. Айгуу сайхан. Сэтгэл тэнгэр тийм байхаар энерги чинь ер нь нэлээд дажгүй байна. Тэгээд хитрхи бас нэг юм шашин шүтээ хитрхи ингээд бүх юмыг ингээд нэг хүчээр авах гад ч юм уу яагаад минийх болохгүйгаа яагаад гэл ингээд бүх талаар нь одоо хитрхи шашин гэж битгий орой зарим зүйлийг урсгалаар нь болно бүтэн гэдэг хийгээд орхицсон дээр байдаг шүү. Өдөр шөнөгүй нэг зүйлийг хит их бодоод л нөгөөтнийхээ араас хит их шаналаад л байвал өөрөө эргүүлээд бас таныг өнгөрсөн рүү хит харж шаналхад одоо илүү цаашаа нөгөө нэг явах замыг чинь хааж яадаг тиймэрхүү зүйлүүд байдаг учраас явах замаа ингээд хаалгахгүй тулд одоо хитрхи юм шашинлаг битээ байгаарай. Одоо бүхэл юмыг учир жамцантайгаар хүлээж аваад хаяа ч ихсэн зүгээр энгийн амьдралыг ингээд энгийнээр нь хүлээгээд авд. Энэ ямар учиртай юм бол юу ойлгуулах гээд байгаа юм бол гэл бүх юмыг хитрхи ухах гээд шаардлага байхгүй. Энэ өнгөрсөнд би яг энэ нэг зүйлийг мэдрээгүй болоод тэгээд ингээ алдсан болов ч юм уу ингээд өөрөөсөө ямар нэгэн байдлаар өнгөрсөнд битгий ингээ хай. Бас л хай гэдэг дээр гарч ирж байна За тэгээ ажил дээр юм уу эсвэл орон байраа юм уу? Энэ 6 сард төлөвлөж байгаа бол 17 хоногийн дараа юм уу? Эсвэл 10-ны өдөр юм уу? Эсвэл 10 сард юм уу? Ерөнхийдөө одоогийн ботсон байгаа зүйл чинь ерөнхийдөө нэг нүүдэл судал эсвэл гадагшаа явахаар одоо байгаа байр сууриа одоогийн байгаа энэ одоо байршлаа сэлгэж явах байгаа бол эн чинь зөв шүү. Энэ байраа ингээд сэлгэж явснаар одоо таны амьдралд
айгүй тийм том өсөлт, дэвжилт болохоор хэтэрхий их бодож бодлогүй зүгээр л хий. Юмыг маш их гүн гүнзгийгээр айгүй их юм ботсон тий. Одоо зарим үед хэтэрхий их одоо юм бодох нь таныг өөрөө эргүүлээд одоо эргүүлээд бас ингээ буруу үр дагавартай байх боломжтой байдаг. Тэгэхээр ингээд бодно гэдэг мэдээж зөв. Гэхдээ хэтэрхий удаан гүн гүнзгий бодолтой удаан автаад ах тусам та өөрөө илүү их шанална. Өөрөө аа буруу одоо шийдвэр гаргах маш өндөр магадлалтай байдаг. 6 сар ерөнхийдөө болвол танд айгүй сайхан одоо амьдралынхаа тий одоо удирдлагыг өөрийнхөө гарт авсан урдах зүйлээ айгүй гоё ирч хүчтэйгээр хийхээр тийм байгаад байгаа байхгүй юу? Тийм байтал ингээ өнгөрсөндөө хэц зуралтай. Зарим үед жоох хэтэрхий үрэлгэн ч юм уу тий олсон зүйлээ одоо юм болгохгүй бусдад өгөх ч юм уу их цацах ч юм уу тий өөртөө яг нааж үлдээхгүй байж магадгүй гэсэн тиймэрхүү зөвлөгөөг өгч जैन. Тэгэхээр ингээд өнгөрсөн рүү хит харахгүйгээр ямар нэгэн зүйлээс ингээ харахгүйгээр өнгөрсөн тгээ алдсан болохоор дахиад алдах юм болов гэж бодохгүйгээр урагшаа алхаад гэр бүлтэйгээ илүү ойр агаад 6 сард угаасаа та ямар нэгэн мэдээ хүсэж хүлээж байгаа бол сайн мэдээ авнаа. Таны одоо хүсэж байгаа тий ажлын чинь байна уу, хайр сэтгэлийн байна уу те. Та ямар сайн мэдээ хүсэж байна, тэр зүйлээ аавна. Таны одоо зүгээр одоо тэр сайн мэдээнд чи нөлөөлөд байгаа жоохон те нөлөөлөд байгаа хэтэрхий гүн гүнзгий бодоод хэтэрхий өнгөрсөндөө жоохон хэтэрхий хоригдоод зарим зүйлд хэтэрхий амар цашинлаг байгаад өөрийнхөө одоо дотоод хүнийг байнга сонсно гэх биш зарим үед урсгалаар нь явуулах хэрэгтэй байдаг шүү гэсэн иймэрхүү ерөнхий мессеж гарч ирж байна. Ерөнхийдөө бол нэлээд дэжгүй байхаар байна. 1-р бүлгийн маань 3-р сард тэгээд толгой өдөр дээр гарсан мессежийг дахиад хэлэхэд өөрийгөө битгий өөлөө. Өөрийнхөө одоо илүү сайхан гоё тод зүйлийг илүү гоё өнгөтөөр өглөө босоод би чиндээ ямар гоё ярьжтай юм бэ? Одоо юу гэдэг ямар сайхан өсмөн өнөөдөр ямар сайхан байна ч юм уу те. Үгүй одоо тэгэл ямар нэгэн зүйлээс баяр баясгалыг мэдрэх хэрэгтэй байгаа. Жохон өөдрөг бас байгаа. Хэтэрхий их зүйл бодоод байна гэсэн зүйлтэй гарч ирж байна. За энэ бол ганц би болон хостой хүмүүс аль аль нь өөртөөхөөрөө хараарай хайрын мессеж авсан байгаа. Хайрын мессежэн дээр болохоор өөрчлөлт. За би биетэйгээ харилцаа тань гүнзгийрэх болноо. Хайр бүх зүйлийг ялж бас өөрчилдөг гэж байна. За хостой хүмүүс ингээ үзэж байвал те би биетэйгээ те илүү одоо гүн гүнзгий харилцаарай. Одоо чи минь яаж юм те чи ийм байна уу гэд илүү их яагаад одоо хайр танд одоо ирч хүчийг өгнө те одоо болохгүй өмнөх байгаа зүйлүүд рүүгээ хэтэрхий их ингээд шаналаад нөгөө зүйлүүд рүүгээ хэтэрхий их ингээд гүн гүнзгий бодоод байсан бол тэххгүйгээр танд одоо хайртайгаа илүү ойр байснаар тэр хүнтэйгээ одоо тэ ярилцсанаар одоо танд аягүй сайхан ирч хүчийг өгөхөөр байна. Тэгэхээр ингээд жоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй энэ хайрын амьдралтаа. За ганц би хүмүүст мань энэ мессеж бол ингэж хүрэх байх. Таны одоо бодсон, сансан тэ таны одоо бодож байгаа хүн тань одоо та тэр хүнтэйгээ ямар нэгэн байдлаар харилцаа холбоогүй байдаг бол харилцаад үз тэ тэр хүн танд ирч нэрэг өгөх нь онцгүй хариу бол сонсохооргүй байна. Ямар нэгэн үйлдэл хийгээд үзтэй хайр сэтгэлээ их л сайндаа үгүй гэдэг л хариу сонсно үсттэй. Ямар нэгэн үйлдэл хийгээд үзэхэд тэ ерөөхдөө өөрчлөлт бол орохоор байна. Одоогийн байгаа ганц бие хосын амьдралд нь өөрчлөлт орохоор харагдаж байна. За ерөнхийдөө хайр дурлалын мессеж дээр харахад хосууд нэлээ товч тодорхой бөгөөд айгүй гоё мессеж ирчлээ гэж бодож байна. Тэгэхээр ганц би хүмүүсийнхаа 6 дугаар сарын ерөнхий төлөвийг хараад өгье.
өдөр харилж байгаа хэсгийг гүйлгэж болно. За ганц бие хүмүүст маань одоогийн байдлаар ганц бие хүмүүс маань амар тийм нойргүй те маш их зүйл бодсон гүн гүнзгий шүн өрөөсөө ингээд те олигтой сайн амарч чадахгүй. Энэ байдлаар ер нь нэлээд удаа явсан баг шүү. Энэ нь бол юм саяхны ойрын хэдэн сарын бол юм биш. Нэлээд удаа энэ байдалтай ингээд айгуу тухгуурхацсан те одоо өнгөрсөн зүйлээ бодож тухгуурхаад байгаа юм уу? Ганц бие байгаад юм уу? Эсвэл ингээд ямар нэгэн байдлаар ер нь айгуу тийм юм тухгүй шүн яг айгуу тийм сайхан гоё амарч чадахгүй байгаад байна. За та сайхан гэр бүл хүсэж байгаа, сайхан амар тайван амьдрал хүсэж байгаа бол энэ ерөөсөө удахгүй шин боломж, шин зүйл шин харилцаа тань дээр ирж байна. За эрэгтэй хүн үзэж байвал таны эрэгтэйлэг энергийг маш тийм сайхан сэргээсэн таныг одоо хүндэлсэн, хайрлсан, эр хүн гэдэг талаас чинь таныг өөрийг чинь мэдрүүлсэн тийм хүн гарч ирэхээр найз нөхдийн уулзалтаас эсвэл юу гэдэг ерөнхийдөө таны ажил амьдрал нэлээд тийм амар тийм түлхэж өгөхөөр таны нэг юм эргэтэлэг энергийг айгүй тийм гоё нөхөж өгөхөөр тийм сайхан гэр бүлтэй болохоор байна. Энэ ондоо ер нь энэ хүнтэйгээ танилцахаар байна. Энэ 6 сарын хувьд гэх юм бол ерөөхдөө бодсон зүйл чинь таних болно. Гэхдээ энэ нойргүй хоноод байгаа, энэ их бодоод байгаа, энэ их шаналаад байгаа. Энэ зүйлүүдээ зүгээр хэсэгхэн би ганц бие байна ийм байна. Энийг шүн нойргүй хонох биш, илүү энерги гоё ингээд гоё хадгалж авч үлдэхээр болж байгаа зүйл рүүгээ хараад миний ажил болж гин, би өнөөдөр ирүүлэн би өнөөдөр өглөө өвдөхгүй сэрж гин ч юм уу. Маш их амьдралаас харж баярлах зүйлүүд маш их байгаа. Өглөөний гоё цэлмэг тэнгэрийг хараад ч юм уу тийх ерөөсө боломжтой. Таны амьдралд ирээдүйд чинь ерөөсө сайхан сайхан гэр бүл ерөөсөө л урд чинь зураагаад байж байгаа байхгүй юу. Тэгээд арай цаг нь болоогүй байна. Гэхдээ бүр маш төгцсөн. Одоо ерөөсөө удаан таныг хүлээлгэхгүй. Таны амьдрал шинэ хайр дурлалын боломж, хайр дурлалын дээрээс ахвал ажил төрлийн боломж чинь илүү ахаад ороод ирэх нь байна. Эмэгтэй хүмүүс үзэж байх юм бол маш тийм эргэтэлэг энергитэй урдах ажиллаа яг цагт нь хийдэг зорьсон зорилгынхаа төлөө явдаг, хэлсэндээ байдаг, ярьсан хэлсэндээ байдаг. За тэгнь ингэн гэсэн яг нэг тийм зоримог тийм залуу гарч ирэхээр байна. За магадгүй энэ залуу 5 сард гараад ирсэн ч гэж магадгүй. Тийм байхаар харагдаж байна. 5 сард гарч ирсэн зоримог залуутайгаа арай цаашлаад агсан төвшний харилцаанд ороогүй бол энэ хүн бол нэлээд тийм таныг айгүй тийм маш сайхан хайраар хайрлах хань нөхөр байж чадхаар тийм хүн байгаа харагдаж байна. Тийм хүн байвал энэ хүн чинь ерөөхдөө тантай ирээдүйн хосын харилцаанд байвал таны энэ олон шүн нойргүй хоноод байгаа энэ тухгүй байдлыг чинь сайхан үргээгээд өгөхөөр дээр мессежн дээр гарсантай адилхан та тэр хүн руугаа жоохон нэг юм таныг өөрийг сонирхож байгаа гэдгийг мэдэхгүй бол эсвэл жоохон нэг юм үйлдэл хийгээд үгвэл илүү нааштай хариу ямар ч сан сонсохоор наашгүй биш. Тэгэхээр ингээд шинэ боломжийг өөрөө гартаа хатахын тулд жоохон үйлдэл хийх хэрэгтэй. Бодоод шаналаад хэвтээд байхааргүй гараад босоо жоохон үйлдэл хийх хэрэгтэй байна.
Тэгвэл хосын харилцаанд илүү гоё эр шинжил өөрчлөл гарч ирж те хостой болох боломжтой шүү манай синглчүүд маань. Тэгээд бичлэгийг маань үзсэнд маш их баярлаа. Хэсэг хугацаанд бичлэгээ оруулах чадаагүй. Одоо хувийн уншлага хийхгүй байгаа. Одоо л ерөөхдөө хувийн уншлагуудаа хийгээд цагуудаа аваад бичлэгүүдээ хийгээд явнаа. Тэгээд дүүрэнд хараад нь бас хэсэг нэг юм сэтгэл зүйн нэг тийм үеийг тулаад гарлаа. Тэг хүм болгон иймэрхүү үеийг тулаад гардаг. Тэгээд энэ бол зүгээр ингийн байх зүйл. Тийм болохоор та нарт минь ч гэсэн ямар нэгэн байдлаар хэцүү болон тэ одоохондоо ингээд санагдж байгаа зүйлүүд бол энэ хэсэг хугацааны зүйл, цаг хугацаа гэдэг бол хүний сэтгэл зүрхийг маш тийм гайхалтай сайхан эдгээдэг тийм зүйл байгаа. Тэгээд өөрийгөө өөлж харахгүйгээр ерөөсөө өөрийнхөө гой сайхан зүйлүүд рүү илүү төвлөрөө. Тэгээд илүү өөрийнхөө гоо зөкслөнг илүү гоё мэдэрч гоё хараарэ гэх төр бүлийнхэндээ хэлээ. Тэгээд баярлаа. Баяртай. За 2 дугаар бүлгийг ногоон өнгийн хатгуур сонгосон. 2 дугаар бүлгийн толгой хүйсвэр дээр маань тууз. За энэ туузан дотор одоо тий их учир бий. Одоо тий энэ одоо таны би одоо танд байгаа энэ тууз бол энэ бол үнний зангилаа тий хитрхи одоо тий миний үнэн дэх зангилаанууд дотор амьдардаг болохыг нүд гэрч чимээгүйхэн зангилнаа гэж. За ингээд та өнөөдөр өөрийнхөө одоо өөрт байгаа ямар нэгэн зангилгаа таал тайлна. Одоо таны одоо өөрт ч юм байгаа бүр амар гүн гүнзгий утгатай тийм хүзэр агаад байгаа байхгүй юу? Одоо таны юм торгон мэдрэмж өөрийг ч одоо ингээд энэ таныг орооцсон байгаа энэ тууцаа та одоо ингээд энэ туузыг одоо юу байлгах уу те үнэн сайн сайхан зүйлээр одоо энэ өөрийгөө туузаараа ороох уу ямар туузаараа ороох уу тэрнээсээ хитрхи их ингээд те хитрхи үнэн гэж явсаар агаад хитрхи өөрийгөө зангилагдаад ингээд гарч чадхааргүй болчих вэ ч юм уу те ингээд тийгэх ингээд айц байхгүйгээр яаж ч байсан ч гэсэн үнний зангилаа бол ингээл те нэг амар зангилагдахгүйгээр таныг зүгээр ингээл жуухан алсуурхан ингээл нэг юм тийм тайван тухтай байлганаа. Тэгэхээр одоогийн байгаа одоо магадгүй бас ингэж тайлбарлаж болох юм. Таны одоогийн байгаа одоо нэг юм байдал чинь хитрхи ингээ нэгэн хэвийн нэг юм тойрогт орцсон. Одоо тий ёо би яг л нэг юм тойрогт орчод энэ тойрогоосоо гарч чадахгүй байна. Би ингээ яач уу гэд ингээд бодоод иж магадгүй. Тийм биш ээ. Таны одоогийн байгаа байдал таны одоо тойрогт орсон байгаа ерөөсөө биш шүү. Энд чинь одоо таныг илэрхийлж байгаа илэрхийлэмж таны одоо туулж ирсэн амьдралаас авсан хүртсэн тий таны одоо амьдралын туршлага тэр зүйлүүд дээрээс илэрч гарч ирсэн зүйлүүд болохоор амар гүн гүнзгий яг нэг байранд зарим тохиолдолд юмыг ингээд хитрхи савлгаатай амьдралаас илүү хитрхи догтсон, суурьшсан тий тиймэрхүү нэгэн хэвийн гэж харахгүйгээр яг нэг юм доктор суурьшилтай яг гоё нэг юм тий гоё плансаа барьдаг тийм амьдралтай хүнд илүү гоё эрч нэрэг өгөх магадaltaй байдаг. Заавал тий нэг юм ингээл нэг юм график үзүүлчих дэшээ доош унсан тийм харилцаа биш. Тэгээд тийм харилцаа биш. Иймэрхүү байгаа байдал нь танд өөр чинь тухгүй байгаа гэвэл битгий эндээ тухгуурхаарай. Нэгэн хэвийн хоцын харилцаа бол нэгэн хэвийн хитрхи тийм болчлоо ч юм уу те нэг өөр юм яг үндэ өөр юм хайгаа явсан чинь одоогийн байгаа байдал чинь илүү жаргалтай байх маш өндөр магадaltaй болохоор байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байгаарэ гэдэг зүйлийг бас нэг талаасаа хэлж байгаа бах. Тэгээд өнгөрсөнд үлдсэн сэтгэл зүй одоо тий гэр бүлээс
гэр бүлийн харилцаан дээр үү, хайр сэтгэл үү, тэ ажил үү, ямар нэгэн байдал дээр ер нь л нэг юм маш юм тухгүй тэ өнгөрсөнд харамсахаар тийм нэг юм мэдрэмжээ ерөөсөө тавьж явуулахгүйгээр аа тэр мэдрэмжтэй хитрхи ингээд автцсан тиймэрхүү байгаад байна. Амьдрал бол нүрэнжийн тэ уртах зам сайхан зураажийн ажил хөдөлмөр ажилч айгуу сайхан ахицтай амжилттай байгаад байгаа боловч жоохон өнгөрсөндөө байх гээд байна. Жоохон өнгөрснөө тавьж явуулахгүйгээр өнгөрснөө тавьж явуулаад тэгээд аа тэр нь одоо танд хэцүү тавьж явуулахад хэцүү байгаад байгаа юм бол бясалгал хийх хэрэгтэй. Тэгээ гадны нөлөөлнөөс танд одоо ямар нэгэн байдлаар хүн ирээд ингээ юм хэлэхэд та өөрийнхөө бодлыг гаднаас хамгаалдаг байх хэрэгтэй байгаа байхгүй. Ямар нэгэн зүйл ёо чи ингээл нэгэн ивэн ч юм уу. Ёо чи ингээл байгаа мó гэлэхээр ингээл тэрэнд хитрхи их шаналаад тэрэнд хитрхи их ингээд тэгээд ах ерөөсөө шаардлага байхгүй. Хүмүүстэй хэрүүл орвол ерөөсөө хийж болохгүй. Ямар нэгэн хил ам зөрхөөр эсвэл магадгүй 5 сард ч юм уу хүнтэй жоохон юм муудалцсан ч юм уу. Тийм юм байгаа бол тэрнийхээ араас айгүй сайхан сүү өргөөд хүнтэй ер нь хэрүүл маргаан битгий хийгээрээ аль болох ингээд муудалцах зүйл байх юм бол одоо үнэхээр амьдралаасаа явуулж болохоор хүнийг бол явуулаа. Явуулж болохооргүй хүнийг бол алдаа дутагдaltaй нь бүх зүйлтэй нь хамт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгэд ганц бие хүн үзэж байвал таны амьдрал маш хурдтайгаар маш ирч хүчтэйгээр нэг тийм залуу ирж гин. Хэрвээ та эрэгтэй хүн үзэж байх юм бол та одоо ерөнхийдөө хостоо болёо гэсэн тийм амир зоримог шийдэмгийгээр ерөнхийдөө тэгж амьдралд орж гин. Бас нөгөө талаараа ажлаа бас маш юм ирч хүчтэйгээр те зогсохгүйгээр урдаа зорилгынхаа төлөө маш тийм тууштай айгүй сайн явж байна. Энэ бол танд бүр ингээд маш тийм үр өгөөжөө өгнө шүү те энэ бол үнэхээр одоо бол нэлийн ажил чинь үнэхээр дэжгүй агцтай явж байна. Маш удахгүй хугацааны дараа одоо хүсэжсэн зүйлийнхаа одоо тэ хүсэжсэн зүйлдээ хүрэхэд маш ойрхон байна гэж харуулж байна. Тэгэхээр таны одоо байгаа амьдрал чинь хин нэгний мөрөөдөж байгаа тийм амьдрал. Тэгэхээр ингээд болохгүй бүтггүй болж байгаа зүйл рүүгээ ерөөсөө биш болохгүй бүтггүй зүйл рүүгээ анхаарал битгий хандуулаарай. Таны одоогийн байгаа байдал чинь ерөнхийдөө нэлээд дэжгүй энэ 6 сар нь ерөнхийдөө ажил төрлийн ирч хүчээр нэлээд дайжгүй яг жоохон хил ам байж болох ч гэсэн тэгтээ ингээд хил ам гэдэг зүйлээс өөрийгөө хамгаалцахад болно. Зүгээр л тэрнийх амар ач холбогдол өгөхгүй уртгаа хийгээ явж байгаа юм хийж байгаа хүн л бусдад шүүмжлүүлж бусдад илүү янзын тийм байдаг. Тэгээ хосын ярилцаан дээр хостой хүмүүстэй хэлэхэд хажууд хос чинь чамд хайр өгвөл буцаага тайрын үг тэгээд сайхан хоол хийгээд өгвөл нөгөөндөө цэнтрүүлээ сайхан хоол хийгээд өг тэ энэ хийхгүй эсвэл хийж өгөхгүйсэн ч гэсэн одоо тэр хүнээс хүсэж байгаа зүйлээ тэ хоол хийлгмээр байх юм бол одоо өөрөө хоолоо халамжлуулмаар байвал тэгвэл эргүүлээ халамжлна өгсөн зүйлээ буцаагаад авахар тийм сар байна. Юу хүсэж ин тэрийгээ өгөх юм бол буцаагаад авахар тийм сар байна. Тэгээд хайр дурлал дээр нь мессеж авсан байгаа. За хайр дурлал дээр авсан мессеж нь болохоор өршөөл. Өнгөрсөн явдлуудад ирч хүчээ төвлөрүүлэхээ байлаа. Учир нь амьдрал дэмий өрхөд хитрхи үн цэнтэй. Та бодож мөрөөдөж төсөөлж байгаа зүйлээ бий болгодог гэж байна. За өнгөрсөн дагаа болохгүй зүйл бүтггүй зүйл ер нь л мессеж дээр гарсан зүйл минь хайр дурлал дээр мөн гарч ирж байна. Энэ хол хостой хүмүүс болон хосгүй хүмүүс дээр те. За хостой хүмүүс дээрээ хэлэхэд за ингээд те одоо бит хоёрын харилцаа нэг юм болчлоо. Яа ингээд ийм байгаад байна. Энэ намайг халамжлахгүй байна. Өгүүл гэд ерөөсө битгий бодоорой те. Болно бүтэн ийм байдаг, тийм байдаг гэх юмыг айгуу тийм гой сайхан нүдээр харах хэрэгтэй шүү гэж хэлж байна. Хосгүй хүмүүстэй хэлэхэд одоо өнгөрсөнд те таны экс таныг
хэцүү байдалд оруулсан, ямар нэгэн байдал таныг шаналгасан тэр хүнийг одоо мартахад айгүй хэцүү сэтгэлийн шарах өгсөн байгаад байгаа бол энэ одоо таны амьдралд өгөх нэг юм хичээл, нэг тийм сургамжийг л энэ хүн тань заагаад явсан болохоор тэр хүнийг одоо өршөөгөөрэй. Тэр хүнд өршөөл үзүүлснээр та өөрөө өөртөө маш тийм айгүй тийм сайхан ололт амжилтыг авч яана гэсэн үг. Хүнийг бас нэг уучлж өршөөж тэр хүнийг одоо сэтгэлээсээ тавьж явуулна гэдэг бол бас амьдралаа сурах хамгийн сайхан том хичээл байдаг байгаа. Тэгээд юу бодож мөрөөдөж төсөөлж байгаа зүйлүүдээ угаасаа аав нь тийм болохоор ингээд битгий өнгөрсөнд хитрхийх байгаа ирээдүйд таны амьдрал байна, өнгөрсөнд биш өнгөрсөн бол хойно болоод үлдэнэ. Тэгээд хостой хүмүүсийнхаа ерөөхдөө хайр сэтгэлийн байдлыг ерөөхдөө нь хилцсэн учраас 6 дугаар сар цэнгэлчүүд маань хайр сэтгэлийн харилцаан дээр ямар хөө байх талаар хараад өгье. За хүзэр холих учраас холих хэсгийг хэдэн секунд гүйлгээд үзэж болно. За шинэ хүн гарч ирэх нь бас өмнөх X-ийн хэцүү токсик харилцаатай таныг юм уйсан хэцүү байлгадаг байсан тэр хүн бас амьдрал чинь ерөөхдөө уяа таныг одоо тавьж явуулахгүй байгаа харагдаж байна. За тэгээд хоёр сонголтын дунд эргэлзэх нь шинэ хүнтэй уулзах уу, хуучин хүнтэй уулзах уу. За ерөөхдөө хүний амьдралд энэ зүйл ингээ гарч ирэхэд одоо миний хувийн зүгээс өгдөг зөвлөгөө болвол өнгөрсөнд нэгэнт болохгүй байгаа зүйлийг одоо тавьж явуулчаад дахиад тэр хүн амьдрал нь орж ирэхээр ингээд эргэлзэн гэдэг чинь өөрөө асуудалтай байхгүй. Тэр хүн болохгүй болоод явсан. Дахиад тэр алдаагаа магадгүй гарахгүй байж болно, энэ тал байж болно. Тэгтээ сонголт таны гарт хоёр сонголтын дунд нэлээд эргэлзсэн тийм сар байх нь шин залуу гарч ирэх нь эрэгтэй үджээвэл шинэ хайр сэтгэлийн тал дээр шинэ эмэгтэй хүн гарч ирэх нь тэгээ жоохон X чинь жоохон өмнөх харилцааны хүн чинь жоохон зууралтай таныг тавьж явуулахгүй тийм байх магадaltaй байна. Тэгээд шинэ гарч ирэх хүн нь тантай илүү тохирохоор таны ирээдүйн ажил хөлсөлт илүү замналт танд ингээд ажил төрлийг чинь гэсэн хамт явуулахар ч юм уу ер нь танд нэлээд тийм амар үр өгөөжтэй тантай маш ойролцоо энергитэй одоо хоёр агаарын энергитэйнүүд яг ийм хоёр газрын орд ч юм уу хоёр агаар ч юм уу хоёр гал ч юм уу хоёр ус ч юм уу айгүй тийм ойролцоо энергитэй айгүй тийм тантай ойролцоо төвшний энергитэй тийм хүн гарч ирэхээр харагдаж шүү. За тэгээд синглчүүд маань 6 дугаар сар одоо өмнөх X-ээс сонгох уу, шинэ хүнээ сонгох уу гэдэг бол таны өөрийн чинь асуудал. Тэгээд хоёр сонголтын дунд эргэлзээ гарч ирэх нь. Тэгээд шин боломж, шин одоо ажил төрөл дээр одоо магадгүй энэ хүн гарч ирэх бас магадaltaй шүү. За тэгээд ерөнхийдөө шинэ хүн бол гарч ирэхээр байна. Тэгээд X бас жоохон зуралтай тийм байна. Тэгэхээр та өөр алиг нь сонгох вэ гэдгийг маш сайн бодоод сонголтоо хийгээрэй. Тэгээд бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Дагаагүй байвал дагаарай. Бас мөн комент бичээрэй. Тэгээ одоо дүүрэнд хараад нь хувийн уншлагуудаа хийж эхлээд бичлэгүүдээ ч гэсэн хийгээд эхлэн надад сүүлийн хэдэн сарын 1-2 сарын хугацаанд сэтгэл зүйн ч юм уу жоохон нэг хэцүү асуудлууд гарч ирлээ. Гэхдээ тэрийгээ би ингээд даваа гарцсан. Тэгээ одоо л ингээд ямар ч нөхцөл байдлыг цаг хугацаа энерги нөхөлтийн байдлаар ингээд давж гарах боломжтой шүү. Тэгээд таавал ингээд танд энэ 6 сард нь маш их ажрал сайн сайхныг хүсье. Тэгээд уншлагын маань сонссонд баярлалаа. Баяртай.
За 3 дугаар бүлгийнхаа уншлагт оръё. Улаан ой яана. За 3 дугаар бүлгийн толгой өдөр дээр минь би буюу зүгээ тийм ээ. За нэг цэцэгнээс бүх амьдралыг уучлахгүй. Учир нь амьдрал амтлах зүйл олон, судлах зүйл олон бий. За энэ бүр өөрөө нэг гэсэн дугаартай өдөр байна тий. Тэгээд мессеж нь ч гэсэн маш гоё мессеж өгч шít. Ганцхан зүйлээс бүх зүйлийг харна гэж хизэж байхгүй тий. Янз бүрийн зүйлүүдээс хүнд олон тий олон одоо сонголтууд ирж болно. Олон одоо нүдэрж болно. Ганцхан одоо ажил дээр ирж байна уу, хайр дурлал одоо ганцхан хүнтэй учирч бүхэл хүн ийм байна гэж бодоод ажиллахгүй тий. Одоо ганцхан зүйлээс биш олон зүйлээс илүү орчлон орвог таних хэрэгтэй тий. Гэт энэ мессеж бол надад ерөнхий утганд танаар л ойлгож байгаа хэрэг. Надад бол айгүй гоё мессеж санагдаж байна. За ингээ хөдрөө хайлаад бэлдсэн байгаа. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань 6 сар за хостоогоо юм уу шинэ ажил эхлүүлэх гэж байгаа. Тэ хосын харилцаатай хүнээс юм уу? Эсвэл хамтарч ажиллаж байгаа хүнтэйгээ нэлээ айгүй сайн шинэ зүйл эхлэж байгаа юм шиг байна. Тэгээд шинэ зүйлээ ерөөхдөө эхлээд явж байгаа хооронд жоохон нэг юм хизүү замаар хэсэг алхах нэ. Жоохон нэг юм хэцүү тий. Мэдээж ямар нэг юм эхлэл хэцүү. Гэхдээ тэр дунд нь бас жоохон хэрүүл тэмцэл хэл амж байхаар харагдаж байна. Гэхдээ энэ эхлүүлсэн зүйлээ тэг яг гоё ингээд хундаг толгаад ад жаргалтай эхлүүлсэн шигэ тууштай явж чадах юм бол үр шимээ хүртээ шүү. Үр шимээ хүртнэ. Тэгээд жоохон ингээд хил амны хүзэр ер ингээд гарч ирээд байгаа байхгүй энэ дээр ч тэр тэр ингээд жоохон хил ам хийчих гээд жоохон нэг юм болохгүй болохоор ингээд тэглээ инглээ гэж ямар нэгэн байдлаар ингээд юм сөрөг сэтгэл зүйтэй болоод юмны ингээд болохгүй байгаа зүйлийг нь хитрхи харах гад байваа. Битгий тийм байгаарэ. Жоохон хил ам хийчихвэлдээ одоо ажлын чинь зам эсвэл хайр сэтгэлийн тал дээр ч байна уу те ингээд хосын харилцаатай хүмүүс дээрээ хэлэхэд тэр чинь ч гэсэн илүү их одоо зам чинь хитрхи хэцүү болж ирнэ. Тэгэхээр ингээд тайван замаар ярилцаад те нэг сайхан одоо юу гэдэг өөдөөдөөсөө харж сууж агаад ингээд хэрэлдэх шаардлагагүй ярилцаад болчих зүйлийг ингээд хил амаар битгий шийдээрээ. Энэ сард бол айгүй тийм гоё хайрлагдсан те одоо хостоогоо хамт ажил хийдэг бол айгүй гоё хайрлагдаж ажил хийсэн. Гэр бүлсэг те эсвэл одоо гэр бүлтэйгээ айгүй гоё тийм аарсал нь гараад ирэх юм бол айгүй тийм гоё эрч энерги сэргээж ажил хийх урам зориг те илүү одоо цаашаа энерги айгүй гоё тийм сэргэхээр те тийм сар байгаа хгүй 6 сар нь өөрөө таныг бас нэг юм гоё хүүхэд одоо насны гоё энерги те яг тэр одоо магадгүй та хостоогоо маш бага балчир наснаасаа нэгнийгаа мэддэг байж агаад хамт байсан бол те яг агаарсал нь гарч ирснээр илүү дахиад яг гоё нэгнийгаа яг гоё багийнхан тэр дүрээр дахиж ингээ гоё харахаар яг л одоо нэгнийхээ зүрхсэтгэл яг тийм сайхан дүрээрээ үлдсэн чигээрээ ингээ те жоохон хил ам хэрүүл уралтай жоохон тиймэрхүү байгаад байвал агаар салхинд өөрөө хүмүүсээ аваад хойлохнаа ч юм уу гараад ирэхэд айгүй тийм сайхан болохоор байна. Ер нь хэрүүлээс хол байгаарай. Ямар нэгэн хэрүүлтэй нөхцөл байдал үүсэх гээд ирэх юм бол тайван болоод нэг 3 минут амьсгаа аваад ч юм уу өөрийгөө арай нэг тайвшруулах тал руугаа илүү байгаад гараа хэрүүл хэлээ гээд одоо юу ч өөрчлөгдөхгүй. Тэгээ ерөөхдөө 6 сар нь ингээ харахад айгүй гоо тийм хайрлагдсан сар агаад байна. Таныг одоо хүн хараад хайрлчий те сингэлжүүдтэй хараад хүртэл ингээ өө бүр үнэхээр тийм гоё хайр татам гоё сар байгаад байна. Шинэ юмний эхлэл хийцэн. Шинэ юм эхлүүл ингээ бодож байгаа л ингэсэн. Тэгээд манай сингэлчүүд маань ч гэсэн ер нь нэлээд болцоо өдөрт явж иж магадгүй харагдаж байна. Ер нь айгүй тийм гоё их гоё хайрлагдсан гоё сар байгаад бах юм. За тэгээд хайрын мессеж авсан байгаа.
За плюс нөөрэ тэнцвэр тийм ээ. Хайр гэдэг нь зөвхөн сайн сайхны төлөө санал нийлхийг хэлдэггүй. Гайхамшигтай харилцаа бол дэмжиж сорилтод хүргэдэг. За тийм штэ. Хайр гэдэг нь те ёстой нэрээ нэгнийгаа чи чадна, чи юм байна, чи тэгнэ те одоо болохгүй болонгууд одоо хэрүүл тэмцэл болоод л өө чи ёстой тэгсэнгүй ингэсэнгүй ах чи тэгэж хэлж одоод гэдэг ерөөсөө юм хэрүүл тэмцэл дээр болдог зүйл биш. Нэгнийгээ алдахад, унахад, босоход араас нь босох хүч өгдөг тийм зүйл байгаа шүү. Тэгэхээр ингээ бүх хосууд энэ зүйлийг даваа туулаад гараад ирдэг. Хүүхдлээ те энэ ингэж амьдарсаар ч явдаг байх гэж би бодож байна. Тэгэхээр юмны тэнцвэр гэдэг зүйлийг хадгалах хэрэгтэй байгаа юм. Одоо мессежн дээр мөртлөө ингээ гарч ирж байна шүү дээ. Жохон хэрүүл урал хийх гэж жоохон юм л болохоор өө чи яагаад хоёлаа байхдаа айгүй ингээд хаппи байх үед айгуугаа хаппи байчаа хэрэлдэхээрээ ингээл өстөн дайсан шиг ингээл өө чи ч та тэгсэнгүү ингэсэнгүү гэдэл ингээд тиймэрхүү байдалтай байгаа дээ. Нэгнийхээ ажил төрөл дээр араас нь дэмжиж унсан боссон ямар ч үед нь бежиж энэ өөрө гэр бүл болно. Тэгэхээр ажил төрөл дээр шинэ зүйл эхлүүлж байгаа бол энэ зүйл чинь эхлэхдээ жоохон хэцүү байх авчиг хэсэг хугацааны дараа яг сайхан үр шимээ өгнө доктортой удаан байдал өгчөөл за чиний хос чинь те чи эрэгтэй ч эмэгтэй ч хажуу дахь хүн чинь одоо шинэ ажил эхлүүлэх гээд те ингээд явж байгаа бол тэр хүндээ айгүй гой тийм урам зориг өгөөрэй те хэцүү үед нь чи чадсангүй гэж дарах биш дахиад жоохон ичээчгээ одоо болноо зүгээрээ эхэлсэн бахад төгсгөл нь нэрчил тараа гэд гоё дэм өгөөрэй гэсэн маягаар энэ мессежийг хүргэж байна. Тэгээд тийм гоё хайрлагцсан сайхан сар байна. Тэгээд бас нэг өгөх зөвлөгөөл байгаль гараад те байгаль гараа нэг сах усны чимээ сонсоод модны чимээ те гэр бүлээрээ гараад ирэх юм бол айгүй гоё энерги сэрхэхэр байна амралтын өдрүүдээр. За одоо тэгээ хосоо ерөөхдөө дэлгэрүүлээд ярьсан болохоор одоо ганц бие хүмүүстэй 6 сард нь ямар байх вэ гэдгийг хэлээд үгүй. Тэгээд өдөр шалж байгаа хэсгийг гүйлгээд үзэж болно шүү. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ерөөхдөө маш их мөнгө бодоод байна. Яг хайр сэтгэл бас хэрэгтэй юугүй юу те. Яг энэ хүн бол хостой болъё гэсэн бас ийм амар бол бодол бол алга. Ерөөхдөө тийм мөнгө урдах ажлаа хий те алдчихуулаа гэл те юмд амар хитрхи их хожих те зарим үед хитрхи мөнгө гэж явж байгаад алдах үе те сонголтыг зөв хийгээрээ одоо юу гэдэг хосын ярилцаанд мөнгөтэй л хүн мөн гэл те тэгж юусоо болохгүй шүү. Яг ингээд зөв сонголтыг хийхгүй бол хитрхи юмд те одоо юунд ч ялах гээд байгаа юм те хитрхи дих гэж явж агаад те жоохон нэг юм сэтгэл гонсоолгосон зүйл мэдрэх вэ. Уул нь ингээд одоо тий орчлын ертөнц одоо таны ингээд хүссэн одоо тийм сайхан зүйлийг өгөхөөр байгаа боловч таны одоо бодоод байгаа зүйл чинь арай нэг өөр байгаа юм биш үү те та нэг тий долгионоо жоохон зөв тааруулах хэрэгтэй байгаа даа шүү. Долгион жоохон алтагдцсан. Юунд чинь ялах гад те эсвэл ингээд бүр амар мөнгө ботцсон. Тиймэрхүү байгаа даа. Тэгэхээр ингээд яг та тэр мөнгөөр юу их чаана те яг одоо мөнгө таны амьдрал байснаар яг яах гэж байгаа юм ч юм уу те тэрийг амар сайн тодорхойлох хэрэгтэй байна. Тэгээ хитрхи одоо мөнгө ч юм уу эсвэл хитрхи яалан заавал одоо тэрэнд ингэж харуулна гэж явж байгаа нүдээ хитрхи их хаалгаж явж байгаад тэгээ амар юм хитрхи гүн сэтгэл готролд орох тийм магадaltaй бас байгаа даа шүү. За тэгэхээр сэтгэл санаа тайван байх чухал уу эсвэл санхүүгийн асуудал чухал уу гэдгийг айгүй сайн тодорхойлох хэрэгтэй байна. Энэ сард бол яг шинэ хосын харилцаа дээр бол яг нэг юм тоочны юу болоолог танд эргүүлээ жоохон сэтгэл зүухээ зүгөө жоохон
Аа, жоохон өөрчлөөд үзвэл ямар бэ? Жоохон бодлоо жоохон өөрчилвөл ямар вэ? Яг харах өнцгөө ч юм уу те. Жоохон нүдэ болох царай нэг өөр зүйл яваад байсан бол тэрийгэ өөрчлөөд үзвэл ямар вэ гэсэн тиймэрхүү сар харагдчихээн. Тэгээд мэдээж энэ сард нь лавр сүзэр гарсан байгаа. Мэдээж ингээд мөнгө өсчихвэл одоо мөнгөтэй хүн те ингээ уулзч болно. Тэгтээ ардах үр дагавар нь те яг өнөөдөр сэтгэлийн амар амгалан байж чадах уу те. Нурсан мэдрэмжтэй байх өндөр магадaltaй шүү. Хайр өсвөл тэгээ илүү дээр шүү те. Айгуу тийм гоё болно. Хайрлагдсан тийм сар байна. Одоо заавал хосын ярилцаа нэхгүйгээр ер нь ойр тойрны ажил албаны тий ойр тойрны хүмүүс ч айгүй сайхан тийм хайрлахаараа юмыг жоохон сөргөөр иш гоё эргээр харах хэрэгтэй байгаад байна. Тэгээд хүмүүстэй хил ам битгийгээрээ ямар нэгэн зүйлээс хэтэрхий ялна гэж хэтэрхий бити туйлшраарай гэсэн зөвлөгөө гүгмөрэн. Тэгээд 3 дугаар бүлгээ сонссонд баярлалаа. Сувгийг манд дагаагүй хүмүүс байвал дагаарай. Мөн комент бас үлдээгээрэй гэж хүсэж байна. Тэгээд дүүрэнд хараад нь сүүлийн 1-2 сар сэтгэл зүй жоохон тэмхэн байлаа. Тэгээд иймэрхүү үеийг хүн болгонд аваад гардаг гэж бодож байна. Одоо бол миний сэтгэл зүй маш сайхан болсон болохоор хувийн ажиллагууд болон YouTube сувагтай бичлэгээ байршуулад явнаа. Тэгээд бичлэгийг маань сонссонд маш их баярлалаа. Та нартай ажиргал хамгийн сайн сайхныг хүсье баяртай.